сайн мэцэн өглөө өдөр орой мэндийг та бүхэндээ хүргэе. За зарим хүмүүс миний өмнөх бичлэгийг бол үзсэн байгаа даах. Би өөрөө яг өөр улс руу бас яг шилжээд явах одоо амьдрах зорилго тавьсан байгаа даа. За үүнтэй холбоотойгоор нэлээд бас судалгаанууд хийж байгаа. Үүний судалгаанууд болон мэдээллүүд, зөвлөгөөнүүд ер нь миний одоо ингээд зарим улсуудад байсан зөвлөгөө мэдээллүүдийг хүмүүст бас хэрэгтэй болов гэдээ ингээд бичлэг болоод оруулж байгаа. За өнөөдрийн ярих сэдв юу гэхээр гадаадад тэр дундаа яг Европоор илүү чиглээд яг ажилд яаж орох вэ? Ер нь ажил хаанаас хайх вэ гэдэг юм. Үүнтэй холбоотой хэд хэдэн зөвлөгөө мэдээллүүдийг өгөхөр болсон байгаа шүү. За эхний ярих сэдв юу гэхээр жолооны өнөөлттэй холбоотой. За энэ дээр болохоор та бүхнийг би бас нэмэлт мэдээллүүдийг судалгаа бас өөрсдөө хийгээрэй гэж зөвлөе. За тэрний юу гэхээр Монгол улсын нөхцөл дээр яг зарим улсуудтай жолооны өнөөллийг харилцсан одоо хүлээн зөвшөөрөх гэрээ конвенцуудад бас нэгдсэн байдаг. Тэгэхээр энийг бас хараарай. Би яг жолооны үнэлгээг ингээд онцолж яг хэлж байгаа вэ гэхлээр ажлын байруудад болохоор одоо хэрвээ та жолооны үнэлгэхтэй ч юм уу машин барьж чаддаг эсвэл өөрөө машинтай ч юм уу ийм байвал нөө ажилд орох одоо эсвэл ажил дээр арай жоохон нэмэлт цалин авах ч юм иймэрхүү боломжууд бол нэлээд гарч ирдэг. Зарим улсуудад би яг зөвхөн Унгар дээр жишээ аваад та бүхэнд хэлчихье. Унгар улсад болохоор Монгол улсын жолооны үнэлгээг бүрэн солих боломжтой байдаг. Тэгээд энэ нь болохоор Европын одоо нэг бүх орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг учраас бол явах боломжтой бас мөн түүнчлэн миний мэдхээр бол Америкийн зарим мужуудад бас нэг аялж явах явцдаа машин барих хэрэгтэй бас байд юм билээ шүү. Одоо ингээд нэг оюутнуудад илүү зөвлөд хэлэхэд хэрвээ та бүхэн нэг бас мотоциклийн ч юм уу үнэмлэхтэй бол одоо энд байдаг Uber, Bolt ч гэдэг юм уу хоол хүрэхтийн одоо аппуудад бүртгүүлээд ажил хийх бас боломжтой. Тэгэхээр энэ дээр бас анхаарал үзээрэй. Европын нөхцөл дээр бас нэг зүйлийг бас анхаарах зүйл нь яг зарим машин, ер нь ихэнх машинууд механик байдаг. Тэгэхээр механик машин барьж сурах нь та бүхэнд илүү давуу талтай гэж зөвлөхөөр байгаад байгаа. За тэгээд тракны ажил бас байгаа учраас нэг том тэрэгний бас лицензтэй ч юм уу яг тухайн жолооны үнэлгэхтэй бол та бүхэнд бас давуу тал болно гэж хэлнэ. Бас зарим зүйлүүдийг хараад үзэнгүүд бас нэг forklift монголоор сэрэт машин гэдэг баг. Тэгэхээр энэ машины бас нэг үнэмлэхтэй Монголоос авцсан байвал та бүхэнд давуу тал болно гэж хэлье. За хоёрт нь юу вэ гэхээр оюутан залуучууд мэдээж хурж ирээд суралцахын хажуугаар бас өөртөө эрэхтэй байдлаар цагийн ажлууд хийх сонирхол мэдээж байгаа. Би өөрөө болохоор яг цагийн ажлууд хийж үзчихсэн. Мэдээд нэлээд хийж исэн. Үүнтэй холбоотойгоор яг яаж ажил олдог вэ гингүүд зарим хотуудад, зарим улсуудад яг нэг зөвхөн оюутнуудад зориулсан цагийн ажил олж өгдөг агентлагууд байдаг. Үүн дээр та бүхэн дараах одоо миний хэлэх бичиг баримтуудыг бүрдүүлээд аваад очих юм бол давуу тал болоод одоо юу гэдэг юм ажил хайхад бол нэлээд боломжууд бас гарч ирнэ шүү. За тэр нь ямар бичиг баримтууд байдаг вэ гэхээр гадаад паспортоо оршин суух, үнэмлэх, заримдаа эрүүл мэндийн нэг карт, даатгал, за тэгээд татврын дугаар нэмэлтээр мэдээж сургууль сурж байгаа сургуулийн тодорхойлолт гэд энэ хэдэн зүйлүүдийг бүрдүүлсэн байхад бол ер нь бол болно гэж зөвлөнө гэсэн үг шүү. Бас мэдээж нэг жүжиглэх гэх юм одоо кино урлагийн бас салбаруудад бас нэлээд экстрануудын бас саналуудаас гарч ирдэг учраас бас тиймэрхүү чиглэлээр бас ажилд орох боломжтой байдаг. Би ч гэсэн өөрөө бас нэг хэд хэдэн реклам бас кинонд бас тоглож исэн нэг жижигхэн бас туршлага бас байдгийн. За гуравт нь юу вэ гэхээр урлаг спортын авьяастай бол үүнээсээ бүх санаа зов. Би яг өөр дээрээ жишээ аваад хэлчихье. Би өөр болохоор теннис спортоор нэлээд олон жил хичээлсэн. За тэгээд яг хурж ирээд би яг сургуулийнхаас яг үндсэн одоо багт нь яг 2 бэлтгэлийн дараа уригдаад бол тоглож байсан. Тухайн үед бол яг 3 дугаар дивизээс би өөрөө бүр 2 дугаар дивиз хүртэл тоглоод бол явж исэн. За үүн дээр яг нэг туршлагаас аваад хэлэхэд бол нэгдүгээр дивиз ч юм арай жоох агсан төвшин рүү бас мэдээж ороод явах юм бол цалин мөнгө ч юм урамшууллууд бас гарч ирдэг. Сургуулийнхаа багт тоглох юм бол сургуулийнхаа мэдээжээр чанараас ч юм уу одоо ранкингаас хамаарад дотор байрны хөнгөлөлт ч юм уу сургалтын төлбөрийн хөнгөлөлт ч юм уу багц сарын бага хэмжээний цалин ч юм уу иймэрхүү зүйлүүд бас байх боломжтой байдаг учраас та бүхэн үн дээр бүх санаа зов аль болох нээлттэй тэгээд Монголоос бас өөрсдийнхөө спортын хэрэгслүүдийг бас аваад очиход буруутахгүй юм шиг бас надад хувьдаа бас санагдсан. Тэгэхээр бас үүн дээр бас анхаараарай гэж зөвлөе. За оюутан болоод мэдээж ажил төгшөөд яг мэрэгжлийн ажил руу орох байгаа залуучуудад хандаад хэлэхэд LinkedIn болон CV-гээ сайн хөгжүүлээрэй. LinkedIn бол яг мэрэгжлийн түвшин дээр одоо ажил хайх ч юм уу эсвэл өөрийгөө танилцуулахад бол хамгийн
хэрэгтэй платформуудын бол нэг байгаа. За бас нэг зүйл дээр анхааруулад хэлэхэд энэ сошиал орчин дээр одоо ч Монголд бол ялангуяа Facebook-ор ч юм уу энэ хуурамч аккаунтууд бол нэлээд байдаг болсон. Хувийн аккаунт дээр аль болох энэ нөгөө дэлхийн улс төрийн юм түүхтэй одоо тийм эмзэг ийм үе дээр аль болох ямарваа нэг улсыг баримтлсан ч юм уу одоо улс төрийн нөхцөл байдлыг баримтлсан тиймэрхүү постууд ч юм уу аль болох хийхгүй байхыг хичээгээрэй гэж та бүхэн зөвлөе. Одоо энэ хэмэл оюухан хөгжсөн байгаа үе дээр бол background check буюу таны одоо өмнө юу хийж исэн мэдээллүүдийг бол гаргаад ирэхэд бол нэлээд амар хэлбэр болцсон байгаа даа учраас үүн дээр бас нэлээд анхаараарай гэж та бүхэнд бас зөвлөмөр байна. Дараагийн мэдээлэл юу вэ гэхээр хэлний талаар мэдээлэл байгаа. За би энэ талаар бол өмнө нь бол бичлэг хийж хүмүүст бол хүргэж исэн. За хэлний мэдлэгийн нөхцөл дээр болохоор Европод яг түгээмэл хэрэглэгддэг одоо Испани, Франц, Герман хэлүүдийг сурцсан байл давуу тал болно. Нэмээд тухайн амьдарч байгаа улсынхаа хэлийг заавал сураарай. Энэ нь таныг ажилд ороход маш том давуу тал түлхүүр болж өгнө. За нэмээд мэдээж Азид байгаа одоо Япон, Солонгос, Хятад гэдэг ч юм уу за бас Орос хэлийг бол сурцсан байвал ажилд орох магадлалууд бол нэлээд өндөр байгааг бол би өөрөө ч гэсэн манай гадаад найзууд бол яг ингээд өндөр бол яг нэлээд дөхөн болцсон бас байд юм байлээ. За дараачих нь юу вэ гэхээр хувийн одоо нөгөө нэг soft skill гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр soft skill-үүдээ нэлээд сайн сайжруулаарай. Монголда магадгүй та бүхэн одоо хоолны ч юм уу мэдгүй баристагийн сургалтанд суугаад сертификат авсан бол үүнийг одоо орчуулад баталгаажуулаад авчихад бол одоо буруутахгүй. Тэгээд өөрийн гэсэн яг нөгөө нэг яг өөрийгөө бүтэн илэрхийлээд ажил олгогчтой би иймэрхүү чадруудыг ийм зүйлүүдийг бол хийж чадна гэдэг зүйлээ бас портфолио буюу те одоо өөрийнхөө хийж исэн зүйлүүдээрээ туршлага болгоод харуулах юм бол ажилд орох магадлалууд бол хамаагүй өндөр болж ирдэ шүү. За 7 дахь мэдээлэл яг энийг бол мэдээж хүмүүс бол мэдэх бах. Ажлын байраа буг гол. Зарим ингээд залуучуудыг хараад үзэнгүүт ажлын байр нэлээд голдог, унтдаг, цагтаа ирдгүү. За тэгэл зарим нь одоо арх дарс ч юм үүнээс болоод асуудлууд үүсдэг учраас үүнээр бас нэлээд бас жоохон болгоомжтой хандаарай гэж зөвлөе. За 8 дахь нэлээд чухал мэдээлэл юу вэ гэхлээр цагийн одоо цалингаа аль болох нөгөө дансаар авч хэвшээрэй. Ягаад гэвэл одоо нөгөө нэг бэлнээр авч байгаа юунууд дээр бас одоо миний эргэн тойронд бас тулгарч ирсэн сонсч ирсэн мэдээллүүдээс юу вэ гэхлээр одоо нэг компани дээр бүртгэлтэй ажиллаж байгаа гэж явж байгаа ч гэсэн нөгөө нэг тухайн компани нь таныг бүртгээгүй яг нөгөө нэг цалин одоо нэг татвараа тооцоолоогүй гэдэг хүмүүс нөгөө нэг татвараа тооцоолохгүй явсаар байгаад яг нөгөө нэг цагаачлалын албан дээр очиод оршин суух үнэмлэхээ сонгуулах гэсэн чинь та бүр ингээд татвар төлөөг амар удцсан байна ингээд яг үндэ бол нөгөө нэг одоо монголоор бол харалцсан байна гэдэг иймэрхүү нөгөө нэг концепцүүд нэлээд гарч ирдэг учраас аль болох цалингаа баттайгаар юугаарай дансаар авахыг хичээгээрэй. Тэгээд үүнээс үүдээд аль болох юун дээр бас анхаарах хэрэгтэй байгаа даа шүү. Нэмэлт хэлэхэд одоо нөгөө нэг Facebook бол би бол нэг амар ашиглах дурггүй. Ялангуяа одоо Facebook дээр бол би өөрөө ч гэсэн бараг нөгөө нэг залдуулах тиймэрхүү кейсүүд дээр бол тулж ирж исэн. Тэр нь яг юу вэ гэхээр зарим ажлын байрууд дээр анхаарах зүйл нь яг нөгөө хин ажил олгогч нь яг ямар ажил олгогч нар байна, нэг албан ёсных байна уу эсвэл зүгээр нэг юм одоо scam-ы вебсайтууд байна уу гэдэг үүн дээр бас сайн анхаараарай. Тэгээд хувийн одоо дансны мэдээлэл ч юм уу одоо хувийн мэдээллүүд дээр бас нэлээд жоохон болгоомжтой хандаарай гэж та бүхэнд бас зөвлөмөр байгаа. Бичиг баримтны нөхцөл дээр бол мэдээж бичиг баримтны нөгөө нэг сунгалтууд болон пассвортны одоо орчуулгуудыг бол яг нэг бүрчлэн хийцэн байгаараа зөвлөе. За хамгийн сүүлчийн зөвлөгөө баг 10 дахь зөвлөгөө нь одоо болж байгаа. Өөртөө мэдээж ихтгэлтэй байгаараа та бүхэнд зөндөө боломжууд байгаа. Бүх зүйлүүд нээлттэй байгаа. Тийм болохоор нээлттэй одоо өөрийгөө зөв илэрхийлээд байвал танд зөндөө боломжууд байгаа. За тэгээд дараагийн бичлэгээр та бүхэндээ уулзсан гэж найдаж байна. Баярлалаа.